Сайн байна уу хүүхдүүдээ? Багш намартаа өнөөдөр шууд угаахт аргачлалыг зааж өгье. За, энэ юу вэ хүүхдүүдээ? Сайд. Энэ юу вэ? Тийм ээ. За, шүтээ угаахын тулд яах ёстой вэ хүүхдүүдээ? Эхлээд цайзаа усанд норгоод хумсын толинд чинээ түрхлээ. Тэгээд шүднийхээ дээд талын гадаргуу хэсгээс агт араас ахуулаад тойрог маягаар 3-3-аар нугаана. Хаач нэ хүүхдүүдээ? 3-3-аар нь. Тойрог маягаар харж гинөө 3-3-аар нугаад байгаа багш нь. За, дараа нь шүднийхээ дотор талын хэсгийг бас мөн адил агт араанаас ахгуулаад дотор талаас нь тойрог маягаар 3-3-аар нугаана. 3-3-аар нь тойрог маягаар угаана. За, дараа нь мөн бидний зажлах хэсэг буюу та борц гэдэг чихэр гэдэг зажилдаг шүү дээ. Тэрний зажлах хэсгийг нааш цааш нь хөрөөдөх маягаар сойзоо нааш цааш нь олгож угаана. Харж байна уу хүүхдүүдээ? Нааш цааш нь хараа. Нааш цааш нь олгож угаана. Агт арааг мөн адил дуустал. Ингээд нааш цааш нь олгож угаана. За, дараа нь хүүхдүүдээ доод шүдээ угаах нь байна. Доод шүдний мөн адил гадна талаас нь гадаргуугаас эхэлж угаана. Агт арааг ахуулаад ингээд 3-3-аар нь дуустал. Агт арааг дуустал 3-3-аар нь угаана. Тойрог маягаар угаана хүүхдүүдээ. За, дараа нь мөн доод шүднийхээ дотор талыг агт араанаас ахуулаад тойрог маягаар угааж дуусгана. Агт арааг угааж дуусгана. За, дараа нь доод шүднийхээ зажлах хэсгийг мөн адил нааш цааш нь хөрөөдөх маягаар угааж дуусгана. За, хараараа хүүхдээ харагдаж байна уу хүүхдүүдээ? За. Ингээд дараа нь хүүхдүүдээ хамгийн сүүлд нь бид яах ёстой вэ? Хилээ нэг зөвлөх ёстой. За, шүтээ угаах бол бүгдээ хорхоод шүү хүүхдүүдээ. За, баяртай. Байг шүтээ угааж агаарай. Баяртай.